Одоо манай зарим иргэд бол 100 жилийн өмнө Монголд орж ирээд тэгэл ажиллаад амьдрал явж байсан улсууд зөндөө л байна шүү дээ. Тийм яг л монголчууд Монгол улсын иргэн Монгол улсын сайн сайханд хамаг хөв нэмрээ оруулаад явж байгаа гайхалтай улсууд байна. Тэгэхээр бид нар бол яг өөрсдийнхөө тэр монгол хүмүүсийг бол хажиглаж ерөөсөө болохгүй. За үүнийг эргээд нэг сануулчих. Энэ бол сайхан балгийг ерөнхий сайд хийж луур хулгайнууд эд гаарч байх яг тэр цаг үед санаандгүйгээр ам алдаж хэлсэн үг. 100 жилийн өмнө Монголд орж ирсэн тэр хүмүүс нь чухам хинхэн байваа. Тэрхүү 100 жилийг нь ухрааж хөөгөөд үзвэл 1920 он болно доо. Чухам тэр үед л Хятадын генерал Сүү Шүүжан хэмээх хүзүүгүү тогдор генерал Монголыг мань эзлэн дөрөмгилж Богд хааныг мань Хятадын түгэнд хүртэл мөргүүлэн бахаангаж монголчуудыг алж талж дээрэмдэж байсан тухай Монголын төвийн үүс ном зохиол бүхэмдэр бий. Элбэгдэрч өөрөө ч 100 жилийн өмнө орж ирсэн хүмүүсийн тухайд яагаад ийм сайн мэдэж байна гэд бодоод нэг үзээрэй. Учир нь тэрээр бараг 10 жил үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан ба Монгол улсын бүхэл нуус мэдээллийг хүсснээрээ үзэж судлах эрхтэй хүн байлаа. Тэр нуус мэдээлэл дэр нь юу багтаж болох вэ? Зэвсэг төвчний чадвах чадамж байршил анги нэгтгэлийн дугаар зэвсэглэлийн өгөгдхүн Монгол улсыг цаашаа тэжих ашигт матлалын орд газруудын байршил солилцол агуулмж орс найрлагаар үйл барам хамгийн сонирхолтой нь хүссэн хүнийхээ ураг төрлийн мэдээллийг хуучин нах яамны үлдээсэн архиваас хараад мэдчих боломжтой цөөн тооны хүний нэг байсан юм. Үүнээс гадна ийм нарийн ширийн зүйлийг мэдэх боломжтой хоёр хүн байна. Их хурлын дарга ерөнхий сайд 2. Чухам яагаад энэ талаар яриад байна гэж тэр 100 жилийн өмнө орж ирсэн ч байж мэдэх хүмүүс нь хинхэн байсан тухай элбэгдэржээс ахуулаад сайхан балаг хүртэл мэдэж авах боломжтой байсан гэсэн үг. Ямар ч хүн удам өгсөн ураг төрлөө өөдөн татахыг хичээдэг. Чухам энд л ноо байна. Чимдийн сайхан бэлгэн дорндын сүмбэрсэн буюу хятадтай залгаа торгон хил дээр төрсөн хүн. Яагаад төрийн ордноор дүүрэн хар мянган урагч язгналдаж байхад заавал чимдийн сайхан балгыг зүтгүүлэн ерөнхий сайдаар томилсон бэ? Яагаад сайхан балаг нь томилогдмогцоо 5 толгой хятадуудын 100 жилээр өгөх гэж оролдсон бай. Яагаад сайхан балаг улсын хурлаас зөвшөөрөл авалгүй ганцаараа дур мэдэн ердөө 4-5 жилийн дараа ашиг өгөх гэж байсан оюу толгойн гэрээг 16 жилээр хойшлуулсан бай. Яагаад одоо тэр бэр Монгол улсаас үрд зүхтэн зайлж гадны иргэншил хүсэж явна вэ? Яагаад? Тэрбээр ер нь Монгол дэлггүй хар санаатай этгээд буюу 100 жилийн өмнө орж ирсэн нөгөө хүмүүсийн удам ухсаа байв уу? Гарал үүсэн чухал биш юмаа гэхэд энэ хүний толгойд Монгол улсын бүх нууц, стратегийн орд гадруудын байршил, солилцол, нөөц, орц, найрлаг гэд нууцын зэрэглэлтэй бүхэл юмнууд байгаа гэдгийг бодоод үз. Хамгийн ноцтой нь өнөөдрийг хүртэл монголчууд бид мэдэж чадахгүй байгаа оюу толгойн орд газрын өнөөгийн шинээр илэрсэн нөөц, цаашдын төлөвлөгөө, гадагшаа ямар ч хяналтгүй урсаж байгаа алт зэсийн хөдрүүдийн тоо баримт 2009 оноос хойш Канадуудын Монголд хийсэн луур дээрм тэдэнтэй нэгдэн нийлж эх орноо тонн дээрэмдсэн бүхэл хүмүүсийн мэдээлэл их хуваараа түүнд байгаа. Учир нь тэрбээр Дубайн гараагаар Монголыг үргэлжлүүлэн дээрэмдэх заавраа Англи улсад айлын гал тогоонд хоол хийж өгч байгаад хүлээн авсан гадныхны итгэлтэй хүн гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ хүн бол оюу толгой нэвтрэхэд тойл мөн бөгөөд чухмал түүнийг Монголд авчирч тэр бүх нууцыг нь хэлүүлэх ёстой гэдэг бодол ямар ч монгол хүний толгойд орж ирэх ёстой юм. Гэтэл харин тэр итгээд энэ бүх нууцаа Монгол улсын засгийн газар хууль хүчний байгууллагад хүлээлгэн өгөх биш гадаадын ямар нэг улстай хуваалцах бодолтойгоор иргэншил хүсэж явааг нь ерөнхийлөгчийн тамгын газрын дарга илчиллээ. Монгол улсын бүх нууц мэдээллийг зүгээр л ингээд гадаадын оронд бэлгэлчих юм гэж үү? Ямар нэг улс орны ерөнхий сайдын албыг хашиж байсан хүн эрен сурвалжлагдаж, нуугдаж, сухтаж, хайруулсаас иргэншил гуйж яваа ийм тохиолдолд дэлхийд анхныг мөгөөд энийн цаашлаж үргэлжилж мэднэ. Улс орны нууцтай холбоотой амин чухал мэдээллийг агуулсан толгой бүхөө тагнуулын дарга үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд яамдын сайдуудыг огцорсныхан дараа гадаад улс руу явах эрхийг дор хаяж 2 сонгуулийн хугацаа өнгөртөл буюу 8 жилийн хугацаагаар хязгаарлах шаардлагатай байх. Ууг нь 8 жилийн дараа ямар нэг мэдээлэл задруулах санаа төрлөөж тэр мэдээлэл нь ач холбогдолгүй болсон байг болно. Гэтэл манайд огцорсныхаа маргаашил гадаад руу зүхтэн одохоор үйл барам гадны компаниудын зөвлөх хийгээд явцгааж байгаа юу гэж үзэх вэ? Сайхан балгийг зүхтаах боломж олгосон шүүгчид хариуцлага тооцож түүнийг яаралтай Интерполоор эрен сурвалжлуулж баривчлан авчрах ёстойг дээрх шалтгаанууд харуулж байгаа юм. Тэрбээр ядах юмгүй гадны иргэншил авчиж чадах бах. Учир нь тэрбээр Монгол тренерээр гадаадын луурчдад асар их тус үргэсэн урагч итгээд билээ. Түүнийг ингээд зүгээр орхичихож хэрхэвч болохгүй.